Монголын амжилттай яваад тэр бомтнууд яагаад морио спорт сонирхдаг вэ? Монголын тэр бомтнууд морио спортод дуртай байдаг нь зүгээр ч нэг хобби биш юм. Энэ бол нэр хүнд статусын илэрхийлэл. Хурдан морьтой байх улсын наадамд айраг төрөө авах нь нэр хүн тэр хүн чадaltaй гэдгийн бэлэгдэл болдог. Морь ууж байгаа эрхмийг улс төрд нөлөө бүхий авьяастай хүн гэж хардаг сэтгэлзээ нийгэмд ч бий. Хоёрдугаар хөдөө орон нутгийн нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоохгүй. Морь сонирхох нь бизнес улс төрийн хүрээллийг орон нутгийн нөлөө бүхий уяачид нутгийн засаг захиргааны төлөөлөгчтэй холбож өгдөг. Энэ нь улс төрийн дэмжлэг бизнесийн нөлөөллийг өргөжүүлэх хүчтэй хэрэгсэл болдог байна. Энэ бол зүгээр ч нэг хобби биш, хөрөнгө оруулалт. Тод манлай алдарт уяаш нарын зарим морь тэр бумын үнэлгээтэй байдаг. Тиймээс хурдан морь худалдан авах нь асар үнэтэй уран зураг худалдан авахтай ойролцоо бөгөөд таны морь хэр хурдан байна төдий чинээ үнэн өсдөг. Хурдан морьд бол сэтгэл ханамж нэр хүнд хөрөнгө оруулалт гурвын хостол юм. Стратеги сэтгэлгээ болон төвчээр шаардах спорт юм. Морь уралдуулах нь зүгээр нэг хөөрөл биш. Морио бэлдэх стратеги, уях цаг, хэм, уралдаанд оролцох шийдвэр гаргалт зэрэг бизнесийн логик сэтгэлгээний тун тустай. Энэ тэр бомтнуудад өөрийгөө сорих тууштай байдал баг удирдах чадамжийг хөгжүүлдэг. Хамгийн сүүлд үндэсний бахархал болон соёл гүн шингэсэн спорт үлээ. Монголчуудын нүүдэлчний соёл морио дээдэлдэг арт түмэн гэдэг үнэт зүйл нь морь уралдуулах уях сонирхлыг авчирдаг. Хурдан морины уралдаан бол зүгээр нэг спорт биш, харин төв, угсаа, өв соёлын уламжлал юм. Энэ бол соёл, стратеги, сүлжээ, статус, хөрөнгө гэсэн 5 зүйлийн огт зүйл юм.